За сайн байцгаана уу? Та бүхэндээ өцөх өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ нэгэн галт хуйтай чонон охин ба хар нөмрөгтэй хүүгийн талаар үлгэр ярьж өгөх гэж байна. За хөрс газар дэлхийд үчийн бүрий тасарч өнгөн харанхуй нөмрөх цагаар төөрсөн нэгэн хүү нөмөрсөн хар нөмрөгтэйгөө оролдож хүзүү толгойгоо боомлуулан аврал ирж явна. Гэнэт хаанаас ч юм чоны авирс нөмөрсөн нэгэн охин гарч ирээд хар эрчтэй зууралтан байх хүүгээс хар эрцгийг нь хураад салгаж аваад ноцолдож гарав. Өөрөөс хитээдсэн хартай ноцолдсон учраас баг зэрэг гэмтсэн боловч ямартай ч задал царниулж орхисны дараагаар хүүг зүгээр байгаа эсхийг шалгахаар дүгтэл хүү охиныг таньсангүй. Өөрийн нөмөрч явсан хар нөмрөгтэйгөө андууран хөөж тууж нүүр буруулан цогтаав. Чонон охин үүнд дургуйцээд өнөө задалж хайсан хар химээ буцааж цуглуулад хүүгийн зоон нуруунд дэр овоолж өрхтөл хүү даахгүй дарагдаж гიშгэж байсан газар нь чичирхийлэн хагарч цуураад там дунчхов. Там дуунаад тарчлаад байхаар нь охин хэсэг ажиж байгаад тамаас нь татаад гарахтал дахиад л охиныг таньсангүй. Танихгүй байхаар нь охин би чамд юу хийснийг мэдэж санаж яваарай хэмээн хар эрцээр хүүгийн гарыг ороотол инэрсэн шүү, хүндэлсэн шүү, итгэсэн шүү, хүн ёсоор хандсан шүү гэх дуу хоолой хүүгийн голоос дуграв. Яагаад танихгүй хүн надад ийм ихийг өгөөвэ гэж гайхан айж дарамт мэдэрч илтгэр татгалзаад зүхтхийг хүсв. Баатар ир биш болохоор гიშгсэн мөрөө танихгүй байгаа нь тэр байжээ. Охин хуйларч дайрах гэснээ болов. Хийсэн бүхнийг минь танихгүй хүнээс юугаач нэхэв. Нэхэд юм гарахгүй юм байна гэдгийг ойлгоод дахин харыг нь үрэлцэх, там дунгаж ухааруулах гэж оролдох, авснаа үнэлгийг зааж сургах хүсэл нь унтрав. Охиныг ийхүү хуйлраад эхлэхээр нь хуй салхи тэгдлээ хэмээн бодоод хүү холдож цогтно. Охин салхи болоод хуурчих уу? Ядаж байхад галаар хуйлраад байх юм хэмээн эд шидтэй охин юм болвоо гэж эргцүүлжнийг бодно. Үнэн учраа хэлэхэд нь хин гэдгийг нь санахгүй байсан дурсамж нь дотроо сатгана. Хатгасаар хатгалгаа хүндэрч төвчих аргагүй болоход нээж харав. Өвтгөөд байгаа үнэн гэдгийг танихгүй учраас яаж иннээ салах вэ гэж арга зам сүүгчлөв. Салж өгөхгүй өвцөөр байсан тул өнөө хуйлран ирчлэх галыг буцаж олоод энэ хатгалгаагаа эдгэж өгөөч гэж гуйхыг бодлоо. Эргэж хайсаар өнөө хуйлран ирчлэх галыг олоод хэлсэн нь энэ миний цээжинд хатгаад байгаа юу юм бэ? Та минь хараасан хараалаа салгаад өгөөч. Би танд ямар гим хийсэн юм бэ? Бүгдийг нь цайруулъя хэмээн гуйв. Намайг хэн гэдгийг санавал чиний хараал гэж нэрлээ дотроосоо хатгуулад байгаа наа зүйл чинь тайлагдана гэж гин. Тэгэхэр нь хүү та надад санахад тусалж төрхөө харуулаач гэж гуйж гин. Хараад ч таних юм уу да? Санаанд чинь миний төрх байгаа да. Санаагаа дэлгээд хардаа гэж хуйларсан гал дүрлцэн хэлв. Би харвал заавал саннаа хэмээн хүү үргэлжлүүлэн гуйв. Тэгэхэд гал харснаасаа заатахыг сануулал үннээр нь санана гэж дүрлцэн хуйлрав. Аргаа барсан хүү хуйлрах галнаас атгаад үттэл татагтаад эргүүлэгт нь орчихв. Үхнүү гэтэл өнөндөө зөөлөн дулаан амгалан илбэх салхимит авч эргүүлгэн зогсохгүй хэцүү байв. Эргүүлгээс нь гарч өгөхгүй байсанд охин заа яах вэ гэд хуйгаа намжааж дүрээ харуулв. Хүүг харахад охин эгэл хүн байна. Итгэл төрөв. Ил бишэдэм биш жирийн нэгэн охин байв. Баг зэрэг ядарч залхсан харагдана. Чи хин юм бэ гэж асуув. Чи намайг танихгүй гэж охин ундууцна. Үсийг нь илбэж хацрыг нь илмээр санагдав. Гэхдээ тэгэж төвдсөнгүй. Танихгүй хүнийг яаж тэгэж болох билээ? Гэхдээ яагаад тийм хүсэл төрвөө гэж бодно. Нэг л танил хизээ нэгэн цагт таньдагч байсан юм шиг дотночсон харцаар харахад охин сул талаа харуулж ичиж далтчив. Галаар хуйлрах хэрнээ миний өмнө болохоор далтчин байна да гэж өнгөрсөн хүү охинд ойртон очоод чихэнд нь шивнэж хараалаа буцаахыг ятгав. Охин хараал гэж нэрлсэнд нь жигшээд огт танихгүй байгааг нь ойлгоод инрэл хүндлэлээ татаж аваад хуйларч эхлэв.
цээж өвдгөө болсон ч галын үсэрсэн цогонд өвдөж дахин зүгтав. Галан охиныг хуугаа зогсоож өрөвдөж хайрлахыг гуйв. Хуур ээлжилж охины дүр тогтож өгөхгүй хуйлрна. Хүн төрхөнд нь оруулах гэж элдв аргаар хуурахыг оролдов. Гэтэл хойн намжаад охин төрхөндөө орсноо хүүг нүүр нүдгүй ташуурдаж гарав. Хүү айх өвдөх уурлах гайхах зэрэгцээд холтхыг оролдоно. Холдоод зүгтгаар нь охин хуйлраад эхлэв. Ямар сони юм бэ гэд хойг сонжиж янз бүрээр үзв. Охин төрхөндөө орохороо игэл хүншгэл уурлаж ундуудсан ичиш далдчихн тийм ч хүчтэй биш. Галан хуй байхдаа учир нь үл ойлгогдож харилцаж үл болно. Цаг хугацаа хөвөрсөөр сүүл рүүгээ баг зэрэг таньдаг, гадралдаг болов. Гэхдээ игэл хүнээр нь л бодно. Галан охин гайхна. Хүмүүн айдаг, сүрддэг, гайхдаг, цухтдаг. Энэ яагаад нэг л бодол дээр гацчихад байгаа юм бол доо. Ганц хүчгүй дүр харчхаад хүчит бүхнийг маань ойшоохгүй юм гэж бодоод нэг арга сэдв. Хамаг хүчгүй игэл дүрээрээ уулзав. Гэтэл энэ удаа хүү хизээний таньдаг мэтэр хөөрдөж уулзалгүй удлаа. Их сүрчин дарчин юмаа гэж инээд алтан хэлв. Яг үнэндээ чи намайг үнэлдэг бидтэй. Надад итгэж, инэрч, хүндэлж, хүн ёсоор хохироод зовоохгүй хүсдэг бидтэй. Намайг хамгаалдаг үсттэй гэдэл урсгаад байна. Хүн гайхаад миний үннийг таньчихсан уу? Чи одоо наатаараа яах гэж байна да? Чи ч олигтой ир биш дээ. Намайг барьцаалах уу? Наатгаа ашиглах гэж байна уу? Гэтэл хүү би их олон удаа энэ хүн ёсны сэтгэл зүрхээр тоглосноо одоо бол санаж байна. Гэтэл чи намайг үнэнгээсээ хизээч шийтгээгүй. Чи хин юм бэ? Ханаас ч энэ хүч чадал ургаж гардаг юм. Хамгийн эмзэг сул дүр чинь хамгийн хүчтэй талчин юм байна. Энэ дүрийг чинь би яаж чадахгүй. Харин хамгаалахыг л хүснэ гэв. Охин хариуд нь би бол галан хуй гэж хэлв. Хүү үгүй гэж бодсон ч галанч галалтаа гэдгийг ойлгов. Охин мөн өгүүлсэн нь би бол эрлэгийн элч, тамийн хатгуур, засгийн ташуур, дайчин баатар. Хүн олны хар сэвийг өөртөө татаад устган дардаг юм. Ингэж хэлэхэд өнөө хөөрдөм жаахан охин биш юм шиг санагдаад хүү сүрдэж эхлэв. Охин мөн өгүүлсэн нь бас би энэ дүрээр төрсөн игэл дүрээрээ амьдэрдэг гэхэд ойлгоход хэцүү оюунс чагт ихтэй охиноос хүү сүрдэж ухраад эхлэв. Тэгээд бодно. Би яаж хувь заяаны эргүүлэгтээ энэ тэнцэж хүн ёсоор харилцаж болох билээ дээ хэмээн хүн гэж харсан дүрслэл нь замхрав. Ингээд галан охиныг ардаа орхиод цааш явв. Юр бусын үзэгдэл таарлаа. Одоо цааш яах вэ хэмээн хорвоотой танилцах гэж ядна. Игэл хүний амьдралаар амьдарч амар тайвныг хүсв. Ингийн нэгэн хүнтэй ханилж амар жимрийг олохыг хүснэ. Түүний санаанд охин хүн биш ямар нэгэн үзэгдэл чигээрээ хадгалагдаж орхив. Гэтэл гинэт бодол харваад зог тусав. Тэр охин үзэгдэл юм бол хинч түүнийг хүн гэж харж чаддгүй юм бол игэл охин дүр нь ганцаарддаг болов. Засагч дүр нь байнгын дайнтай учраас ядрах зогсохыг мэдтгүй л байх. Галан хуйнч мөн хэрэгэлдэхдээ цуцдаггүй л шинжтэй байдаг. Охин харин яадаг бол охиныг галан хуйнаас нь салгаад засагч дүрийг нь унтуулчихвал хүний ёсоор харилцаж аварч болох юм биш үү гэж бодоод хор тутаа мон тавьж хууг нь төөрүүлээд засагчийг нь унтуулчихв. Гэтэл охин хамт унтчихв. Хамт унтчихлаа гэтэл хүтэл сүг мэд өмхийрж эхлэхэд хүү зочин гайхшраад урам нь хугаран болохгүй зүйлээр оролцсноо сая л нэг мэдэв. Холдоод явхад нь засагч дүрэн сэрээд охиныг амьлуулж харагдав. Энэ үед л хүү ойлгов. Охины амин сүнс нь засагч дүрэн юм байна. Буруу зүйл хийснээ мэдэж засагчч ташуур эргүүлэхийг мэдэж байв. Охин хэдий игэл ингийн зөөлөн уянж хизээч засагчаас өөрийг нь хамгаалж байсангүй. Тэр хийх ёстойгоо үргэлж хийдэг. Хүү голоо тасартал ташуурдуулаад гол тасалж болдгүйг ойлгов. Үүнээс улбалаад засгийг мэдхийг хүсэх болов.
Ингээд охиныг засагтай цуг хүн гэж харж эхэлтэл им хүн биш эр хүн гэж санагдаад байх тул болгоомжтой харьцан хүндэлнэ хамаагүй ойртож чадахгүй сүрдэн суралцсан. Үе үе охины игэл дүрийг байдаг гэдгийг санааныхаа мухарт бодно. Галан хууг нь бас хаяа сонирхно. Учир нь үл ойлгогдох шидэл гэж бодоод нэг их оролдохгүй. Гэхдээ засагч дүрийг нь галан хойноос эрчим хэм эрэмгийн хүчээ авдаг гэдгийг анзаараад одоо л яагаад огтхонч цуцдаггүй дайчин баатарлаг зантайг нь ойлгоно. Олиггүй хүү галан хууг хулгайлахыг оролдож ташуур хүртэв. Засагчийн нүднээс нуугдах аргагүйгаас гадна хууь нь тэр чигтээ засагчийн мэдэлд байдаг. Засагч хүүгийн хулгайлаад авсан галыг нь алга болгоод өөрийн гартаа шилжүүлж гарган эргэлдүүлж үзүүлээд одоо ойлгов хэмээн ташуурдна. Хүү засагчийг хүлээн зөвшөөрч, сүрдэж, номхорч, эр хүн гэдгээр нь бүрэн хүлээж авч ах мэт, эцэг мэт санах болов. Эцгийнхээ эрдэн мэт эмзэг охин руу халдах бүхэл харахыг цээрлэх болов. Гинэт зог тусаад бодно. Эд уг нь нэг хүн байсан да. Одоо яагаад эцэг охин болоод салчхав? Би л нэг хүн гэж бодоод байж эцэг охин хоёр байж шүү дээ. Охин нь тэгвэл хин юм болоо. Анх харахтал намайг хийсэн бүхнийг минь санал гэж хэлээд байсан да. Эцэг нь хэлсэн юм болов уу? Охин нь хэлсэн юм болов уу? Эцэг нь ч гэжтэй одоо миний ч гэсэн эцгэлтэй. Миний эцгэл миний төлөө ихийг хийсэн биз. Тэгвэл охиныг нандинан танимхаарад байсан биш би эцгээ таниад байж шүү дээ. Охин нь хин юм болоо. Эцгийнхээ сүрэнд байдаг учраас хинч охиныг таньдаггүй, танихыг ч оролддоггүй байж таарлаа. Тэгвэл миний бодсон эмзэг сул ганцаардсан хамгаалалт хэрэгтэй гэж боддог. Хинт ч гим хоргүй хичнээн өвдсөн ч эргүүл шийтэгдгүй, хичнээн өрөвдсөн ч эцгийнхээ засгийг зөрчдөггүй. Игэл нэгэн чин сэтгэлдээ зөөлөн зантай засагтаа үнэн ч суралцаж яваа. Энэ хүн бол тэр охин юм байж засагтай тулаад сүрдээд таньдгүй юм байна. Танаад үзвэл игэл охин дүрэн л өөрөө юм байна да. Гэхдээ үргэлж эцгийн хамгаалтанд байдаг учраас дүр нь холилдоод байдаг юм байна. Цаашид засагч болон өсөх тусмаа игэл шинжээ гээж баг багаар эцэгтэй адил болох бизээ хэмээн эцэст нь нэг юм охиныг бүрэн танив. Чонон охин надтай л адил хүн юм байж тэгвэл би түүн шиг суралцаж чадвал миний засагч дүр сэрх юм байна да гэж бодохтой зэрэгцээд өөрийн дотоодод бяцхан очилж зүрхний гал нь бадарч өөрийн засагч дүр нь зүүдний ертөнцөөс сэрээд энэ ертөнцөд шилжиж багахан тойрогтой бяцхан галыг эрчилж эргэлдүүлэн үзүүлв. Энэ галыг унтраалгүй манаж өрдөж яваарай хэмээн зарлиг буулгаж тангараг өргүүлв. Засагтай ханилахыг хүссэн хүн чин үнэн сэтгэлийг олно. Засагтай ханилахаас татгалзсан хүн худал хурмаг төөрөгдлийг олно. Худал хурмаг төөрөөнд ертөнцтөө амар хэлбэрийн тарчлаанд жаргалдаа мансууран хизээ тэнгэр ивэж засагч дүүрэн сэрж дотоод гал нь амилахыг хүлээн хүлцэн суунаа. За тэгээ манайхан энэ бол миний тухай үлгэр биш. Энэ бол игэл нэгэн одоо чин сэтгэлтэй засагтаа үнчээр урвдгүй зүтгэдэг үннийг таньсан хүн бүрийн тухай үлгэр юм шүү. Ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэн YouTube сувагт маань саб дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.